Борлын зүгээс бол ер нь одоо хууль эрхцээ орчныг шинжлэх нь зүйтэй байна гэд эрчимчний хуулиудыг шинжлэх ажлын хэсэг байгуулсан. Түүний одоо ахлагч арга би ингээд ажил явж байгаа. За ер нь бол хэдүүлээ эрчимчний хуулийг яагаад шинжлэх ёстой бэ гэдэг нэг хэд хэдэн үндслүүдийг бас ярих ёстой л доо. За өнөөдөр эрчимчний салбар маань 2001 онд буюу 24 жилийн өмнө батлагдсан хуулиар өнөөдрийнхээ харилцааг зохицуулж байна. Тэгэхээр тэр одоо 24 жилийн өмнө батлагдсан хууль өнөөдрийн харилцааг одоо үр дүнтэй зохицуулж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Тэгэхээр бид нар яалтчгүй хуулийг цаг үедээ нийцүүлж шинжлэх зайлшгүй шаардлагатай байна. За хоёрдугаарт нь эрчимчний тухай хууль маань маш ерөнхий товчхон. Ерөөсөө 6 бүлэг 18 хуудастай тэгсэрнээ дулаан цахилгаан хангамжийн оролцогч талуудын харилцааг зохицуулдаг. Хууль нь ийм ерөнхий болохоор энэ хоёр салбар дээр 400 гаруй одоо журмаар харилцаагаа зохицуулж байна. Тэгэхээр журам гэдэг нь бас доктортой зохицуулалт гэж хэлэхэд бас хэцүү. Маргааш ирэхэд нэг журам гарчдаг. Эсвэл журманд нь өөрчлөлт орчдөг. Эсвэл журмаа хэрэгжүүлдэг. Эсвэл одоо журмын заалт нь хүний эрх зөрчсөн, хүний эрхийг хязгаарласан, эсвэл хуулийн заалттай одоо зөрчилдсөн гэдэг маш олон асуудлууд байдаг. Тэгэхээр эндээс харахад эрчимчний салбар хууль эрх зүйн зохицуулалтын хувьд л докторгүй салбар байна. Магадгүй энэ маань өнөөдөр эрчимчний салбарын өнөөгийн байдлын олон шалтгааны нэг шалтгаан байж болох юм аа. Бид яагаад хөрөнгө оруулалт татаж чадахгүй аа? Яагаад оролцогч талууд маань хүндрэл бэрхшээлтэй тулгараад гомдол маргаан маш их гараад байгаа? Яагаад хэрэглэгчийн эрх хангахгүй байгаа гэдэг нь өнөөдөр зохицуулалтын хувьд докторгүй болохоор энэ асуудлууд үүсэж байна гэж харж байгаа.